Яа би ихтэй. Нэг цэргийн баярт зориулаад амар гангарцсан. Чамдаан зориулаад. Хайт минь. Чи шиг зүр ингэ сууж явах юм уу? Задаа тавиад. Нас ч одоо гатаад борж ицсэн үү? Борж яагаад бүр амар арслангийн толгой шиг юм болчихлоо. Хүй. Яс. Би палаж өмссөн. Арай хөрхөн үү? Угсэл юм шүү дээ. Наа гэдэг бод яана. Аа гэдэг чи өстой хүч сулруулдаг юм байна те. Орж сонсогч байхаа. За эхэлэх үү. 1 2 3 сайн байцгаана уу? Огис подкастын 4 дахь дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Тэгээд цэргийн баярын минь төргийн баярлалаа. Юу яалаа те? Подкастт маань орчоод баярлалаа. Урлагийг минь бүлээн авч орсонд баярлалаа. Хүрсэн байлаа. За өнөөдөр нөгөө амлсан ёсороо амар сүх гэж хүнийг оруулах гад би зөндөө гуйлаа. Тэгээ цэргийн баярын дугаар гэд бас спешиал дугаар ахгүй байна. Хань банига арын аалгаар цэргийн баяр. Цэргийн баяр гэд арын аалгаар ханигаа оруулж байгаа. Энэ чинь спешиал дугаар. За миний ань өөрийгөө танилцуулаад манай подкастэнд тавтай морил. Хань цанц өгч. Цанц үсэх юм уу? Цанц. Оо, подкастны алаар юм а чи нэрээ. За тавтай байна уу? Цухтай байна уу? Миний подкастэнд хамгийн тавтай цухтайгаар байгаарай. Би амар нөгөө нэг юу вэ нөө? Спешиал байна уу? Сэтгүүлчиг байна. Тэгээд би чамдаа зориулаад би ийм гоё болсон байгаа. Яам. Баярлалаа. Юутай ажил ихтэй. Тэгээд нөгөө баярыг нь аюу гоё тэмдэглэж чадсангүй уучлаарай. Өөрийгөө л гоёж өгөхөөс. За өөрийгөө танилцуулах юм нэ. Огийн фрэнд гэж. Амарс гэдэг. Шивэдэд хэдэн онд ирлээ? 4 онд ирлээ. 4 мэдгүй. 4 өнөө 5 онд ирсэн. Одоо өнөөдөр чи 18, 19. Тэгэхээр чи би яг Монголоос гараад 4 оны муу 5 оны 3 сарын 18-нд Монголоос гарчихсан. Яг цэргийн баяраар гарсан. Оо тийм үү. Тэгвэл ямар ч гэсэн нэг хідэн жил юм байна. 4 өнөө 5 онд. Тийм байна. Тэгвэл ямар ч гэсэн нэг ой болж байгаа юм байна. Ойн баярын минь Өрхийн тэргүүн байна. Тийм байна. Ихээс тавуулан монголог ярих юм. Ихрийн өрөөсөн гэдэг ярих юм уу гэж. За манай YouTube үзэгчид чамайг оруулаач би чамаа юунд Facebook дээр чамайг оруулна тэгээд асуулт байна уу гэд асуулт тавьсан баггүй юу. Тэгээд нэлээд асуулт ирсэн. Тэрийг бол чамаас асууна. Тэгээд эхний асуулт болохоор одоо би эхний асуулт болохоор өөрийнхөө асуултуудаар явна. Тэгээд дараа нь подкастны сүүл хавцаа тэр хүмүүсээс ирсэн асуултыг асууна заяа. За тэгээд өнөөдөр нөгөө цэргийн баяр шүү дээ тий. Тэгээд чиний хамгийн гоё баярлж ирсэн цэргийн баяр юу вэ? Амьдралдаа ер нь цэргийн баярыг чи тэмдэглэж ирсэн үү? Чи ер нь бол цэрэгт яваагүй шүү дээ тий. Цэрэгт яваагүй. Хамгийн гоё нэг гэхдээ цэргийн хүн шүү дээ. Тэгэхээр яаж тэмдэглэдэг гэсэн бэ? Сарахгүй. Хамгийн гоё гэх юм бол энэ намайг наашаа гаргаж явахад одоо манай бүр багын найз одоо энэ сая талигаа авчихсан. Буйнохын туулчихсан. Оо тийм үү. Тэгэхээр бид нэг бөөнөрөө ингээ цуглаад. Тэгээ намайг гаргаж өгөх таараа. Тэгээ бид нэг тэр чи одоо нэг 21 2 дэх хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд тий 21 тэй ч юм 22 тэй ч юм. Яг тэр хүүхдтэй нэг ид найз нөхөд тэгэл ингээ явцсан. Тэгэл нэг нь хүүхдтэй болоод тэр л ойс. Тэр бол мөртдгөө. Яг эрхийн өмнөх яг эрхийн өмнөх явахгүй. Би 19-нд Монголоос гарч ирсэн юм байна тэгвэл 18-нд охинтой болоод манай талигач найз. Тэрийг мөртдгөө. Тэрнээс цэргийн баяр гэх юм яг санаанд орох юм байхгүй. Би ч нэг тийм баяр. Энд чи нэг тийм баяр март жоохон үргэн болоод идэх тий.
Март гайгүй шинжил март төрсөдөр гэл гайгүй. Тэрийн баярыг бол ерөөсөө энд угаасаа хэлдэггүй шүү дээ. Угаасаа эндхийн баяр биш юм чинь. Нэг гарын хоолуудаа хийж өгнө тэгэл. Тэгтээ нэг хоол идэл өнгөрдөг. Тэгэл нэг торт идэл. Нэг ач холбогдол өгдөг юм аа. Би ч өөрөө өгдөг болохоор. Тийм. Санахгүй. Тийм ээ. Болцсон уу? Дараагийн асуулт. Аа за. Юу яасан нь? Надтай танилцахдаа яасан бэ? Яг амар хартдаг шүү дээ. Надтай танилцахдаа яа чамд юу н анхны сэтгэл юу н ямар байсан бэ? Шууд хүндрэх юм уу те? Бүр амар хүндэрсэн үү? Шууд хүндрээд явах. Яах вэ? Хөрхөө бэж гэж л батсан өөр хөвгтэй тэр чи. Яас гэмст. Батлаа. Тэгвэл тэгээд хизээ тэгвэл юу яасан? Суух санал үгүй суух бодол төрсөн. Ер нь ингээл одоо ингээл яг энэ тэр юу мөг ингээ бодгоо нэг кино шиг үз. Яг чамтай танилцчихсэн. Тэгээд чамтай танилцвал 2 сарын дараа би баригдаад Монгол 2 лөө 11 сар 12 4 сарын дараа би Монгол руу баригдаж яваал. Монголд би 6 сар болоод буцаж ирээл. Тэгэл нэг жил тасалч явуулчлаар байна уу? Баригдаж яваад нэг чинь манай Монголд байгаа үзэгчд болохоор тэрийг дадлаад ярина штэ. Тэгэнгүүтээ би чи хурж ирэнгүүтээ 1 сар ажиллаа хийгээл тэгэл яг өвдсөн үед яг нэг хажууд байсан юм чи яахгүй. Дурлахаас өөр аргагүй болсон шүү дээ. Яг ингээд тэр чинь өвчтөй байхдаа хүн чинь амар их юм хажуунаас одоо нэгс нэ өвчтөй байсан үеийг ингээд бодохоор хүн өөрийгөө илүү их харддаг юм бэл. Урд нь чинь болохоор өөрийгөө ерөөсөө харахгүй гадна талаа хардаг, найз нөхдөд хардаг одоо үедээ амьдралыг арай өөр өнцгөөс хардаг. Тэнгүүд өвдөд ингээд байж хад болохоор яг өөрийгөө хараад тэр үед л одоо үедээ хажууд байсан гэл тэгэл соцсон шүү. Танд тийм. Баригдаа явдаг гэх юм бол би чинь 5 онд ирээд 6 онд цагаачаар ороод 8 он тавьчихсан нь та. Тэгээ бичгээр нь тгөө хараар бичсэн байхгүй. Тэгээд шивэдэд ирээд эрэгтэй хүртэл хараар би орж ирсэн шүү дээ. Тэгээ миний орж ирсэн чинь бас кино шиг шүү дээ. Тийм. Тухайн үед чинь хэцүүсэн тийм. Тэгээ би чинь хар давж яваад эрэгтэй болохоор ахтаа манайх чинь ажлын гэрээдээс ахтаага одоо гэдэг Турктээр хоёулаа солилцоод миний ах миний паспортыг авч үлдээд би ахын паспортыг аваад шивэдэд очсон. Амар тийм. Тухайн үед амар кино шиг л. Тухайн үед тэрний өмнөх нь бол бүр амар. Бүр амар нэ. Цагаач юм байна. Тэрнээс өмнө ч одоо анх одоо цагаачи байрнаас Монгол орсон манайх. Тэгээ бид нар ч одоо манай одоо дүү хэдэн төгс эрдэнэ чи манай ахтаа солигдоод анхны ингэ солигдож гарч ирсэн хүмүүс тухайн үед хөдөлгөөнтэй л амар хөдөлгөөнтэй тий. Тийм байсан. За. Тэгээд хоёлаа болохоор нэг юуны талаар ярих гэж утсан юм. Одоо миний ань чинь одоо хаалганд ороод хэдэн жил болж байгаа лээ. 4 онд. Сая хийвэл 12 жил. 12 нөө амар их математик болчихсон бахаа. 12 гэдэг үү? 12 нөө 13. 13 он таглаанд орсон шүү дээ. Тий, 13. 12 жил болсон биш ямар урт юм. 12 жил. 13 он гэдгийг би аюу сайн сандаг байхгүй яг л Маркустай ч гэсэн. Тий. Маркусыг төрдөг жил чи хаалганд орсон шүү дээ. Чи 10 сард хаалганд орсон. Маркус 1 сард төрчихсөн. Тий. Тэгээ би 13 он гэдгийг аюу сайн сандаг байхгүй. Тэгээд хаалганд орох одоо би чамаас нэг сэтгэл зүйч асуумаар байгаа байхгүй. Өвдөөл тэгэл нэг хаалганд ортлоо чиний сэтгэл зүй бас л эвгүй байсан биз нутаг орноосоо хоол ээж аав гэл ингээл хайртай дотны хүмүүсээс хоол. Тэгээд нөгөө нэг юу одоо нөгөө нэг тухайн үед би бас яг нөгөө хүүхдүүдтэй дарагдаад тухайн үед яг чамайг ямар байсныг ерөөсөө одоо эргээ боддггүй санагддаггүй үгүй юу гэлээ санаанд ордоггүй байхгүй чамайг саная гэж бодохоор тухайн үед болохоор ингээл чи тийм сэтгэл зүй одоо ингээд эргүүлээд бодоход чиний сэтгэл зүй нэлээд хэцүү байсан байгаа
байх магадaltaй байдаг байхгүй яг л тэр чи тэр аюух хэрэлддэг муудалцдаг гэсэн шүү дээ. Би бас сэтгэл готролтой байсан байгаад дах шиг санагдаад идэв. Яг л хоёлаа тэр үед тухайн үед аюух муудалцаж тийм байхгүй. Ер нь тухайн үед сэтгэл зүйн өвчтөний сэтгэл зүй ер нь өндөр байна гэж байхгүй шүү дээ. Гоё байна гэж байхгүй. Яг гэх юм бол маш хүнд өвчин шүү дээ. Тэгээ хүнд өвчин ч өвчлөлтэй. Тэгтээ ингээд өвчтөн хүн чинь яг бид одоо бүрний дутагдлалд ороод яг өөрийгөө талент хараад тэгэл урд нь байсан амар сүх одоо өвдөхөөс өмнө байсан амар сүх одоо чи гэсэн юм мэдчихэж байгаа хэрэг юм тэгээ шивэдэд байсан байгаа одоо энэ удцсан хүмүүс ч гэсэн мэддэг амар олон хүрээлэлтэй найс нөхдөдтэй тэгэл тэр дундаа ингээл явж идэг тийм хөдөлгөөнтэй байсан. Тэгэл юм л болол тэгэл ингээл байчтэй. Тэгээ өвдөд эхлэнгүүд одоо жишээлх юм бол тэгэл их ингээл байхгүй болоо. Энэ тэр их хүн ч штэ. Яг яхаа би тухайн үед чинь одоо ингээ бүрний дутагдaltaй хүн чинь байнга нөө даралт нь ингээ өснө, багасна, тархитлагаа өвдөн тэнгүү чинь тэгээ одоо тэр үед би их хуцаартай байсан баг. Амар хуцаартай. Тэгэл юм л болол дүрсгээл. Тэгээ амар хуцаартай тэгэл сэтгэл зүй ер нь бол хүнд байсан ш. Тэгэл яг боддөг юм ихэ хүүхдүүд нь жоохон байна даа л итгэл юм толгойд ордог гэсэн. Тэрнээс хэрэлдэх мэрэгдэх бол зүгээр энэ хүнд байсан ш. Би ч өөрөө мэдгүй яагаад ер нь бол тэгэл ингээл тэр өвчтөй байх үеийн зураг мөрхийг харахаар ингээл дандаа хүнсгөө зангидсан. Тэгээд юм өөртөө итгэлгүй болчихд юм шиг байсан юм шиг байна. Тухайн үед би ингээ одоо бодоод хаа ямар өвчин гэдгээ бол мэдээд байгаа. Тэгээд амьдрах юм уу, амьдрахгүй юм уу? Яг нөө хүний гар харц одоо эмчнэрийн гар харцсан. Тэгэл эмчилгээнд очиж орно. Тэгэл хизээ надад хаалгаа их юм бол гэсэн. Өөртөө ямар ч тийм итгэл байхгүй. Итгэлгүй л болцсон. Тэгэл итгэлгүй юм чи яах юм? Нэг технэрээ хардна, хоёрт тэгэл тийм уцаартай л болчихсон юм шиг. Жохон юмнаас л хэрүүл хийгдэх те. Тий. Тэгээ би ч өөрөө ер нь жоохон дүрсгэн штэ. Тэгэл байнгын тархитлагаа өвдөөд ингээ байж явах чинь тэгэл одоо жишээлх юм бол одоо ингээ бодохоор жижиг юм байгаа байхгүй. Тэгэл жоох үйлсэж чадахгүй. Тэгэл хүүхдүүл гар уурлаа л те. Тэр болсон чинь тэгэл чамд дарамт толно тэгэл нэг ойлгохгүй тэгэл. Тухайн үе сэтгэл зүй хүнд байсан. Тэгээ би бас боддог байхгүй юу. Одоо эргээд бодоход тухайн үедээ болохоор ерөөсөө чи ч уурлаа, би ч уурлаа ингээл гэр бүл чинь ер нь бол аюу хэцүү байсан шүү дээ. Хоёр тишээ уурлаа. Тэгээд эргээд одоо ингээд өөрийгөө харахаар нөхөр ингээ өвчтэй, сэтгэл зүй хэцүү юм байхад би бас дээрэс нь барьцаж уурлаад идэх нь ямар өчртэй байсан юм болоо гэж боддог байхгүй юу. Тэгсэн чинь би нэг төрсний дараах сэтгэл готролтой байсан юм шиг байгаа юм. Яг тухайн үед би нэг хоёр Жасмин Маркус хоёр жоохон ойрхон гарцсан. Тэнгүүдээ төрсний дараа би болохоор ингэж боддог байхгүй юу. Төрсний дараах сэтгэл готрол юунаас болж үүсдэг юм бэ гэхэлэр нэг хань ижилтэйгээ ойлголцохгүй, хажууд хань нь ойлгохгүй. Тэгэл одоо үл ойлголцлоос болоод өөрөө бүх юмаа ингээл өөрөө амжуулах гал нь нэл хүүхдтэй ядраал сэтгэл зүүн аягүй хэцүү. Тэгэл гутарт юм болов уу гэж бодсон. Тэрнээс гадна би бас боддоо шүү дээ. Тэр юу нэ дээрсэн дээрээс нь давхар нэгнийгээ ойлголцохгүй байна. Хоёрт болохоор одоо эдийн засаг одоо мөнгө төгрөгийн яах вэ? Тийм хэцүү. Чи ажил хийх боломжгүй. Би улсаас тэр үед мөнгө авч илүү авч ирсэн тийм. Авч ирсэн. Гэхдээ тэр чинь жоохон мөнгө. Тэр чинь жоохон мөнгө аавна. Тэгээд тэрэнд чинь болохоор чамааг оруулахгүй, хүүхдүүд оруулахгүй. Би бичгээр мэдгүй. Тийм болохоор гараа байсан тийм. Ингээ хүнд байсан шүү дээ. Тийм болохоор чинь тэгэл ер нь бол ер нь их хүнд байсан. Тэр үеийн сэтгэл зүй ер нь чанга байсан. Тийм. Тэгээд юу тухайн үед гэхэд чивтэр яагаад ингээд одоо нэгнийгээ ойлгохгүй ингээд маргалт чивтэр ярилцдаггүйсэн байхгүй. Тийм. Тэрний дараа намайг хаалгаанд ороод дараа нь
нэг хоёул нэг амар том муутсан шүү. Тэрнээс тий тэгээд хоёулаа нэг вино тавьж ягаад нэг уугаагүй юу? Нэг вино нэг хоёр мэдхгүй ямар ч ярилцж юуж болж байсан юуж болсон ярилцдаг болъё. Нэг сонсдог болъё гэж нэг хоёулаа хоорондоо ярилцвал тэрнээс хойш тэгэл ярилцснаас хойш нь хоёулаа бараг хэлдэг байна. За нэг жижиг жижиг юм бол байж байгаа бох тэрнээс хойш байдаг. Гэтэ энэ ойлголцод сурцсан тий. Одоо тэгээд яг энэ юу хэлэх гээд байна, яах гээд байна, юу болчих вэ гэдгийг баг харцаар нэгээд хараад ингэ мэдэрдэг болцсон гэх юм да. Тэгэл хамгийн чухал нь ер нь ойлголцох юм л те. Ярилцчихэж л ойлголцоо. Гүчи надтай ярилцахгүй би ч ойлгохгүй. Одоо чи ингээл заримдаа тэтгэж сэтгэл санаа тийм байна тийм ээ. Тэгэхээр чин цаана сэтгэлээс хэрэгж гарч ороод тэр болгон чинь одоо чи надад ярихгүй бол би тэр чи яаж чаддаг юм чи ямар сүртэй юм чи гэдэг юм уу болохгүй байж бүтэхгүй байж гингүүдэл чи нөгөө тэрэн дээр бол одоо тэр мөрнөөс ахуулаад нөгөө сэтгэл зүйн мэтгэл зүйн готрол хэвчил болдог бах тийм. Тэгээд одоо манайх чинь айгүй өнөр олуулаа штэ тий олон хүүхдтэй тэгээд одоо нөгөө хүмүүс бас ингээл хардаг. Тэгээ би бас яг чамайг ингээ анзаардаг. Одоо сүүлийн үед гэхэд л одоо яг нөгөө Жасмин Маркус хоёр чи өсвөр наснда үрдсэн. Тэгээд ингээ өсвөр насны хүүхдийн учрыг чи айгүй сайн ойлгоод олоод идэх байхгүй юу. Тэр талаараа жоохон яриач. Би болохоор ингээд чи болохоор надыг тэгдэг штэ. Чи өөрийгөө оронд нь тавиад үзээ. Чи хүүхэд тахтаа өсвөр наснда чи ямар байлаа? Эднэр яг ч хамшиг ааш араншин гаргаад штэ. Чи өөрийгөө би ямар байлаа гэдгийг бодож үзээд өөрөө оронд нь тавьж байгаа. Тэгээ энэ хоёртой ингээ харьцдаг. Тэгээ би болохоор нөгөө нэг одоо аман төрөгтэй ч гэдэг юм ингээл аль болох ингээл ойлгохгүй тэрийгээ тийг энийгээ ингээ тэрийгээ хий энийгээ хий гэдэг ингээд идэг. Тэнгүү чи айгүй эвтэйхэн аргыг олоод идэх байхгүй энэ хоёртой. Тэр нэг асуудал байхгүй шүү. Би одоо Ясминийг ч юм уу Маркус ч юм уу нэг буруу юм хэлэх юм шүүд. Эднэрийн насн дээр байсан бол би яг адилхан тийм хийжсэн байгаа байхгүй. Тэнгүүд манай ээж аав эднэр надтай яаж харьцаж ийсэн тэр болгоо шууд толгойд ордог байхгүй. Тэгэхээр ингэж харьцаж болохгүй. Тэгээ шууд би ер нь гоц үе нэртэй ярьдэн штэ. Одоо Ясминийг буруу хэлээ гэх юм бол Ясминтай ороод ярьчин эсвэл машин дотор ярьчин гэлгүй явж байгаа цогтой ч юм уу. Маркустай бол хоёулах нь өрөөнд орж байгаа ярьчин. Хамгийн гол нь ингээл ярилцахтаа тэгэл яг ингээл би хизээч ингээл зогсож байгаа тийм нэртэй ярьдаг байхгүй. Нэг бол орон дээр хоёулаа ингээд зэрэгцэн суух ч юм уу. Тэгж ярьдаг. Яг ингээд нэг төвшөнд ингэж сууж байгаа. Тэр жаахан би нөгөө тэр хонт өндрийн нөгөө өсвөр насныхантай хайцмарч гэдэг тийм нэтлүүд үзчихсэн байхгүй. Тэрэн дээр сурсан юм уу? Ер нь тэрэн дээр сурч яг ер нь тэр жоод мөндөр эдгээр ч одоо нэг жилийн өмнөөс л явж байгаа шүү дээ. Одоо хэдэн сая л болж байгаа. Тэрний өмнө ч гэсэн энэ хоёртой ярилцахдаа мэдгүй яаж юм хэлээл өөр төрөө тавьдаг. Бидний оронд гэсэн нь яах вэ? Би яаж харьцуул яах вэ? Эхлээд нэрээр би яриулдээ шүү дээ. Яацээ юу нь болохгүй байгаа. Одоо үгүй Маркус сургууль дээр хурж ирээд зодоо ч үрээд ирлээ. За юу болсон яасан гэж тэр яг өөрөөр нь яриулж явахдаа юу ярих вэ? Юуг ярьж болохгүй гэдгээ боддог байхгүй. Чи тэгхгүйгээр чи нэртэй ярихгүйгээр чи өөрхөн бодлыг толгодог байхгүй. Тэгээ би чоо хин ярилцаа энэ хоёртой ярилц үгийн сонс. Эхлээд энэ хоёроор би яриулж явах хоорондоо одоо юу яах вэ? Иймэрхүү юм ярьж байгаа юм байна. Энийг ингэж ярьж болох юм байна. Ингэж ярьж болохгүй юм байна. Гэдгийг би өөрөө дотор бодчихдаг байхгүй. Тэгээд энэ өөртөө ярангуй чи юу ч бодож байгааг өнгө чинь одоо ойлгосон гэдэг байхгүй. Би болохоор ерөөсөө тэр нөгөө өөрийнх нь бодлыг сонсохгүйгээр яасан эснийг нь өөртөө нь яриулахгүйгээр өөрийнхөө бодлыг өөрөө юу бодож байгааг тулгаал болохгүй болно. Яацсан чигээл хэлдэг. Тийм л юм байна. Тэгээд нөгөө нэг жоохон ингээд загинж магнаад эхлэнгүүд одоо болохоор энэ хоёр ч биш. Ялангуяа Жасмин бол нэг айхтар юм юмаа ярихаа болцсон. Ярихгүй. Уус чамтай ярихгүй шүү дээ. Чи би чамд хэлсэн шүү дээ. Энэ хоёрт яг энэ хоёрын насан дээр очсон юм шиг бай.
Одоо яг ингээд яна ууч Жасмин яг одоо бүр асуудал болоод байгаа. Надад л асуудал байхгүй шүү дээ. Ясмин одоо жишээлбэл та ойлгохгүй нэг гэх юм бол тэгээд бид тоон дээрээ суучин. Ийм сургууль дээр ийм байгаад байна. Гүнгөт наваа за хоёлаа сургууль дээр очиод яригээл. Тэгээд надад нэг асуудал байхгүй. Ясминтай ойлголцох. Ясминтай бол бүр амар надад. Над Маркус таарцхийггүй. Маркус яг чамархуу зантай байхгүй. Зүрүүд. Тэгээ сонсохгүй. Сонсоогүй юм шиг үү? Тий. Ойлгохтой удаа. Чи тийм шүү дээ. Юм ойлгохтой амар удаа. Ясминтай Маркустай харьцах жоохон тийм. Тэгтээ яг Маркустай ангидгуулаа юм яах юм бол гайгүй. Ясминтай бол нэг асуудал. Чамд өөрчлөж асуудал байна. Тийм. Чи нэг тэгээд нөгөө яриад үзцээ. Яг юу болсон дараа нэг юм хүүхдийн чи буруу юм хийж л дараа шүү дээ. Нэг юм яах юм бол эхлээ яриулж явах орондоо өөрөө тунгаах гад бодцоо. Ингэсэн юм байна. Ийм насны хүүхдтэй яаж харьцах вэ гэдэг. Чи болохоор Ясмин эсвэл томоор бодож яриад байж магадгүй. Ясмин очоод насан жоохон боловч наадах чимгүй тийм биеийн том болохоос насан жоохон байхгүй. Чи одоо 13 4-тэй ээж авах сонсдгүй гэсэн байгаа байхгүй. Би чи хичээлтэй л явахаас өөрөө мэдэхгүй байсан шүү дээ. Ой тий. 13 настай ч гэсэн эд сургууль хичээл байсан. Бидний үед ч тийм л байсан. Би чи нөгөө нэг юу яадаг чинь социализм юм яриад байна. Нэр дээр үе юм ярьсан биз дээ. Хоёр ихийн талаар. Хоёр их жоохон биз дээ. Жоохон гэж. Манай ингээд сүхэ ийм багхгүй юу? Хүүхдүүдэд жоохон баглаар өрөөсөө оролцоо айгу баг тий. Жаа ойлгохгүй юм чи. Ойлгохгүй гэж юу гэж юм. Оролцоо айгу баг. Тэгээд яг хав томорхоор нэгээд айгу сайн харилцаад. Ер нь бол сайн харилцдаг л та. Тэгээд багт нь жоохон оролцоо баг. Багт нь одоо энэ хоёрын талаар ингээд ер нь жоохон ухаантай байх болно зөв энэ хоёртай авахлаа мөнгөлөө гэдэг. Ер нь жоохон чү жоохон ухаантай байх болно тий. Тэрнээс тэнэгдэх үед нь тэнэгтэй л адилхан ойрлол чарлал ингээд явж байгаа. Тоглоо. Чаа данзаж байгаа. Би одоо энэ хоёртой ингээд энэ үгээр чинь одоо нэг бол чачаа, энэ тэнд начаа нуугч чинь. Тэг жоохон тэнэгдүүхэн байх л бол. Тэг анхуулаа мөнгөл. Энэ одоо яг тоглодог юм. Энэ юм яриад ойлгохгүй. Тийм баа. Чингэх ёстой, тийх ёстой, энэ юм хийх ёстой. Тийм байхгүй. Одоо яг тоглодог юм. Анхуулаа чи хөрхөн гэрээц юм лээ. Ээжтэй туслана гэдээ яваад байгаа. Тэгээ одоо яг тоглодог юм байна. Тэгээд би энэний талаар асуух гэсэн мөнгөлөгийн аутизмын оншиг анх сонсоод надад бүр ингээд шок болчихсон шнэ. Айгу амар хүн тусаад айгу хэцүү байсан. Тэгээд чамд юу ямар байсан? Надад хүн байсан. Тэгээ анх тэр юугийн сонсоод тэгсэн штэ. Тарих мэдрэлийн талаар ямар ч асуудал байхгүй. Зүгээр л одоо юу гэдэг яг энэ оншин одоо юу гэдэг жоохон ингээд хэлд орох ч юм уу тиймэрхүү юм бэрхшээлүүд байгаа. Жоохон бэрхшээлүүд байгаа. Харилцааны бэрхшээлүүд байгаа. Тэнгүүд л тэгэл түүл боллоо. Эрүүл хөвгт. Угаасаа эрүүл харилцааны асуудлыг бол зохицуулна шүү дээ. Тэгээд ямар санд би ч юмд хэлчихсэн шүү дээ. Битгий сэтгэл санаагаар унаад ямар бүр тархилгоо асуудалтай тийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэх юм бол тэр чинь араа бодох байхгүй. За одоо юу гэдэг 20 жил одоо 30 жил одоо юу гэдэг хүүхдээ авч явна. Намайг одоо өнгөрөөд өгөхөөр одоо юу гэж боддоо. Яа энэ хүүхдээ яаж явах вэ? Тийм дээр санаа зовох байхгүй. Тийм биш. Одоо нэг жилийн дараанаас тэгэл юу н харьцаал эхлээл ингээл явж байна. Хажуудалд нь тэгээд анхуулаа байна. Анхуулаа чинь читгэр шиг штэ. Ер нь хаацтай. Тийм болохоор энэ хацуу бол тэр төлтөр бол нэг тийм хүндээ би үлээж авдаг. Тийм үү. Би бас яг чамайг тэгж хэлэхээр бас арай жоохон дээрцэн. Анука бас тэгж хэлээд эмч сэтгэл зүйч хэл засалч гэдэг ингээд 4-5 хүмүүс ингээд оролцоотой тийм нөгөө аутизмын онш чи ерөнхийдөө бол бараг жил 2 жил явсан баха. Тийм шүү дээ. 2 жилдээ 3 настайгаас хойш гэдэг чинь тэгээд
бараг одоо 5 хүрэх гэж ингэж 2 жил шахуу ингэж явж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр оншийг анх очиж сонсоход ер нь бол нэлийн хүнд туссан. Тэгээд зөвхөн болохоор тэр хүмүүс нь болохоор ингэж хэлсэн байхгүй юу. Аутизмгийн эмгэг байна. Гэхдээ оюуны хоцрогдол бол байхгүй. Оюун талаасаа, тархитлагын талаасаа оюуны хөгжил бол хоцрогдохгүй гэсэн юм шүү дээ. Тэр нь бүр амар давуу талтай байна. Битээ санаа зовгож сүхэж хажуунаас хэлээд анукаач тэндээс бас сэтгэл санаа өргөө тэгээд ерөнхийдөө би гайг болцсон. Одоо айгу. Одоо зүгээр. Одоо гайгүй. Одоо бол өстө хүүхдтэйгээ сайхан ажиллаад явчихна гэж бодлоо. Тэ? Хүүхдтэйгээ ажиллаад гоё юу яагаад явчихна да. Нэрээ би чамайг хүүхдтэйгээ ажиллаад гэснээс чи өөрийгөө танилцуулахдаа нөө ажил мэргэжлээ хийсэнгүй шүү дээ. Миний ажил чинь нэлээ эрснээсээ хойш. Тийм. Эрснээс хойш машин сурт ажиллаж байгаа. Машин сурт орохдоо цэвэрлэгчээр орсон. Машин сурт цэвэрлдэг байж байгаа нэг 3 сар цэвэрлээл. Тэгэл машин сурт мэдсэн. Би ч гүйцэд сурч механик мэдгүй байсан. Одоо нэг сүүлийн үеийн төмөрчөнгүүд механик хийдэг болсон байхгүй юу? Хуулаараа. Чи одоо механик бас хийх юм уу? Тийм механик одоо нөө механик одоо янз бүрийн ийд ангиу солино. Тэгээ бүх том мотор руу орохгүй. Мотор руу орох юм бол заавал нөө өвтвөлд нэг сургалтанд суух хэрэгтэй. Тэгэхгүй тэр нөө одоо жижиг шажиг юм гэдэг үйл аппарат ч гэдэг юм. Тэгээ нөө компьютер их машин компьютер болсон шүү дээ. Тэгэл тийм хийж байгаа. Тэгээ одоо ажлаасаа гараад энэ дор ажиллах гэж байгаа. 3 сарын 31-ээс ажиллаа дуусгаж байгаа. Тийм ээ одоо юм гэлээ. Тэгээд машин засварт ажиллах чиний хобби дуртай байсан уу чи? Дуртай тийм. Машин засварт амар ингээм үйлцсэн ийм болсон машиныг ингээл янзлал төмбийн зохиол, зохихын зохиол, солихын солиол будганд ороод цааш нь будганд ороод гараад ирэнгүүт нь ухсраал. Тэгэл компьютер онцлогоор оруулаад ямар одоо юу гэдэг ямар ч алдаа байхгүй тийм цаас хөвлж өгөөсөд тэр юунд нь хийдэг байхгүй. Машин мөрөлдөд ороод ирэхээр эхлээ компьютер онцлогонд байгаад алдаануудын бүгднийг ингээ хөвлж гаргаж ирдэг байхгүй. Төнгөтэй машин янзны дараа бүх алдаануудаа устгах юм устгаад төнгөтэй одоо юу гэдэг яг тэр мөргөлтөөс тэр гэмтлээс болж эвдэрсэн бүх юмудаа яа урд нь байсан одоо гэмтлүүд нь айлахгүй байх юм бол тэр хамаагүй. Тэд нэрийг шууд тэр чигт нь өвлдөөгээд эзэнд нь тайлбарлаад солихгүй гэж гэдэг юм тийм хэлээ эзэн солино юм сэлдэг юм байна. Машин суухгүй шүү дээ. Тийм үү. Тэг хэцүү байж шүү дээ. Хүнд шүү дээ. Миний олон жил өглөө 4 гэж бослоо та тий. Тэгээ одоо сүүлийн босч чадахгүй. Сүүлийн 7 би чинь 4-5 сэвэлгээ тавьдаг гэсэн бол одоо 4.25 болчихсон юм. 15 ч 20 тий 4.25 тавьдаг гэсэн. Тэгэл гадаадд ажиллаж байгаа, амьдарч байгаа бид нар ч одоо тэгэл явна шүү дээ. Босон шүү дээ. Явна даа гэл. Машин суур ажиллахгүй яа. Би ч урд нь бол хувийн засварын газар ажиллаж байгаад хамгийн анх. Тэгээд тэндээсээ Шведийн Bilia группийн Volvo-д ороод Volvo би чинь 5 жил ажилласан байлаа. Тэгээд Bilia-гийнхэн группийн хаяа BMW сая 3 жил ажилласан. Тийшээр 3 жил болсон уу? Тий, одоо уул нөө тийм 3 жил гарсан болсон. Тийм биш. Тий. Хурдан байна тий. Тий. Тэгээд ажилласаа удаа гарч байгаа. Ресторанд ажилланаа. Туслах тоогооч мөн үү? Кас ч юм уу? Бүгдийг хийж байна. Бацгаас бусдыг хийж байна. Бүгдийг шиши бач байгаа тий. Ер нь угаасаа нэг хувийн юмд ажиллаж байгаа хүмүүс чинь тэгэл бүх юм аа шүү дээ. Хөөсөлтэй шүү дээ. Тэгээд надад загнуулна. Хэрэлтэн.
Тэгээд юуны ажлын талаар би нөгөө асуух гэжсэн нөгөө Монголд нэрээ ямар ажил хийжсэн? Чи машин засвартай огт хамаагүйсэн шүү дээ. Би машин ажиллаа би чинь хүнсний технологийн коллеж гэж үүдэг гэсэн шүү дээ. Одоо байдаг юм уу? Одоо мэдгүй байна. Баггүй хаа. Мэдгүй. Одоо мэдгүй. Тэрний болохоор RP эсгэлтийн мэрэгчдэн гэж яддаг байхгүй. Тэгээ RP ундагаар дагнад. Тухайч нөө бидний жоон багш 50 ундаа гэж үүдэг гэсэн шүү дээ. Шилтэй 50 ундаа. Тэгээ нөгөө сургуулаа төгсөөд яг төгссөн чинь ундааны цэг авч өгөөд тэгээд тэр ундааны цэгийг нэг жил ажиллуулад мөнгө өрж үзээгүй гэж яах нүгдийн дампууруулаад сүүлдээ би ч айлын баг штэ. Тэгээд яав ичтэй ирэхлээр тэрийг хайж яваад тэгээд спиртийн үйлдвэрт ороод спиртийн үйлдвэрт ажиллаж агаад тэр наширсан. Тэгэл машинтай огт хамаагүйсэн шүү дээ. Хоббитэй. Тэгвэл нөгөө нэг тэр машин засвар чинь би нөгөө юу л гээл яал хоббитэй болохоор л энэ олон жил ингээл ажиллаад яваад исэн юм байна л та. Тэгээ ер нь намайг жоохон мохт чинь л манай авч тухай үед Москвич гэдэг нэг машин байдаг гэсэн шүү дээ. Москвич. Тийм машинтай тэгээл оргоо тэгээл жоохон томрогдсон тэгээл нэг Audi өмдөг гэсэн тэгээл тэмэрийг чинь авах шүү дээ. Тэгээ би ч хажууд нь очиод хадгалаар дугуй хийлнэ. Хадгалаар машин ухаана. Тэгэл ер нь машин дуртай. Ер нь ихтэй хөвгдүүл томл машин дуртай. Дуртай ах тий. Дуртай ч гэсэн тэгтээ ухаж янзлах бол нэг дуртай гэж юу. Чи болохоор ингээд чимхлүүр юм дуртай байхгүй. Машиндаач биш. Чи одоо ингээд юм ямар нэг ингээд чимхлүүр нэг ингээд юм ингээд тухаас суучдаг шүү дээ. Юу ч байсан заавал машин биш ч гэсэн. Тэгэхээр чиний нэг хобби нэг ийм л юм шиг байна. Нэг чимхлээ гарны эвдүү шаардсан. Тэгээ тарих. Тий. Тархины ажиллагаа орсон. Марк. Тийм байна. Одоо тэгээд сэтгэл нь ямар вэ? Ажиллаа болоод ресторанд ингээд чи одоо нэг хоббигоо хайж гин гэсэн үг шүү дээ. Чамд загнуулах юм бол төмөчнгийн ажил хаасаагүй шүү дээ. Аха. Шууд нүдээр хэлж. Загнуулах юм бол төмөчнгийн ажил гараад байна. Биш энэ чинь тэгээд нөгөө нэг хувийн бизнес учраас тэгээд загнуулаад хэрэлдээ л ажиллана шүү дээ. Тэгээд төвчээр тасрах гэдэг. Төвчээрийн үзүүр хаана очиж тасрах нь гэж. Миний ань тэгэл ажилласаа хийвэл хайна тэгэл загнаад байхгүй шүү. Тэ болохгүй л гэдэг. Тав хүмүүс энэ хоогийн нэг алдсан юм бэ. Амар загнад юм байна гэж шүү дээ. Харин чи тэгсэн чил чамайг загнуул гэдэг байгаа. Би бас чамайг ажил дээр загнаж байгаа шүү дээ. Бичиг жоо гэсэн загнаа л. Гэхдээ надад л нөгөө нэг ингээ хоёулаа хосороо нэг газар ажиллуулаас гоё юм шиг санагдаад байгаа шүү. Би яг нөгөө ажиллавал аюутан би байгаа тохиолдолд чи явчихна. Хүүхдүүдтэй цаг гаргана. Тэгэхгүй бол ингээ би ч өглөө яваал 3 гэж тарж байгаа. Иргэсээр байтал 4 өнгөрнө. Тэгэхээр чи ингээ хүүхдүүд хаягдаад ер нь миний ажлаас гарч байгаа шалтгаан гэх юм бол ер нь хүүхдүүд жоох хөрхтөөд байна. Хоёрт тэгээд өөрсдөө өмнө дээр ажиллаж гэсэн бодлоор ажлаас гарч байгаа шүү дээ. Тэгэхээр гайгүй бол яалтчгүй нөгөө нэг гадаадд амьдрах гоё л доо. Тэгэл бүх юм тодорхой, тий, авч байгаа цалин тодорхой, амьдрал нь тодорхой, эрүүл аюулгүй орчинд амьдарч гин гэх мэтчлэн гоё давуу талууд зөндөө байгаа. Ядчил одоо нөгөө хүүхдүүдийн боловсрал үнэгүй байдаг байхгүй тий. Дээд сургууль нь үнэгүй. Тэгээ шүдний эмнэлгээс ахуулаад бүх төрлийн эмнэлэг нь үнэгүй. Гэх мэтчлэн бүр ааш их давуу талтай. Ялангуяа Швед бусад орнууд бол үгүй юм биш шүү дээ. Шүднийх нь эмнэлэг нь амар үнэтэй. Очиж үзээгүй болохоор тим гэж ерөөсөө явж болохгүй. Би нэг хүмүүсийн лаг молагийг үзээд яасан байхгүй. Тэгсэн чи бүгд амар үнэтэй юм лээ. Тэгээд Швед болохоор тэднэр нь гоё үнэгүй нь аюу гоё. Тэнгүүтээ хамгийн хэцүү байдаг юм чамд юу вэ? Одоо
гадаадад одоо Швед Монголоос хол амьдрахын хамгийн хэцүү юм. Хэцүү юм гэх юм бол тэгэл одоо нах түмнээс ахалгаа л хэцүү байхгүй. Тэрнээс одоо жишээлх юм бол хүүхд өвдлөх юм хараад өгтөө байхгүй. Хүрээд ирэх ах ихч байхгүй. Өөрсдөө болгох. Яг нэг бор зүрхээрээ болгох. Тэр жоохон хэцүү талтай ортой. Тэрнээс гайгүй. Тэгтээ би бас яг хүүхэд жоохон байхад л ёо бүр нусаа гацартаа наана гэдэг шиг амар хэцүү байдаг үчлээ. Өвдлөө хавдлаа гэхэд нөө ээж мэж ах дүү нар хол тэгэл ажилдаа явах гэдэг хүүхэд өвчтэй байдаг ажил руугаа явах хэрэгтэй байдаг хүүхэд хараад хүн байхгүй амар хэцүү тэр л амар хэцүү тэ тэр жоохон бэрхшээлтэй тэрнээс юм бас нь бол зүгээр хоёлаа өвөл Монгол явсан штэ 10 хоног тэр сэтгэлээ яриач аюу гойс гоё юм билээ те хоёулахнаа тэгэл нэг яг шинжлэр ёо тэр нэг ингэж тийм байсан те хоёлаа ер нь ингээд манайх Стокгольмд байхад ингээд манайхаа хүмүүс бүжгэндэг байсан шүү дээ ах эгчнэр ирнэ одоо таньдаг хөрөө ах эгчнэр ирнэ найз нөхдүүд орж гарна нэг тийм босууд навтай айл гэж үүдэн шүү дээ тиймээс тэгээд энэ шиг хөдөө явчих чинь тэр хүмүүс чинь наашаа их хэцүү шүү дээ төж ажилтдаг хүмүүс тэгээд тэр нэг тийм мэдрэмж аваагүй байж байгаад нэг олуулаа ингээд бүжгэнэх гоё Монголд ялангуяа нэг аав ээж ах эгч гэл одоо хатан талынхан гээл ингээд бүжгэнэхгүйсэн аюу гайсан те 10 хоног амар гоё явсан хурдж өгөрцтэй дээж чивтер анх удаага хоёулахнаа Монгол явцсан шүү дээ хүүхдүүдтэй ч гэсэн явж байгаа хоёулаа анх удаага Монголд очиж байгаа царин дээр байна тэгэхээр бүр баярсан чи нөгөө нэг ингээд ядарсан нойрмолоод байгаа юм шиг харагдаад байгаа зүгээр байна юу нэг жоо тийм дөнгөд үзээд шүү дээ чи нэг ийм би нэг тийм нөгөө түүхээ ярьчих заяа чамтай анх танилцаад надад төрсэн сэтгэл би нэг чи чинь сөхөө амар хипхоп байхгүй юу хипхоп бүр байсан бүр амар хипхоп ямарсан хипхоп сөхөө гэдэг нэртэй тэгээ би чамаг нэг хипхоп хамтлагийн айстопын ч юм уу нэг гişүүн гэж боддог байсан шүү айстоп хамтлагч юм мангар олуулаа өстэй тий айгу олуулаа тэгээд би тэр хамтлагийн нэг нь л юм болоо гэж бодчихсан тийм царайтайсэн чинь тийм нүдэнд хүйтэн угаасаа би миний харц юу гэхгүй харц муухай харттай шүү ер нь олон хүмүүс сэлдэгтэй нүдэнд хүйтэн царайтай хаа багаас ямар яа зүг зүгээрээ сакс тоглож байгаа л гэж явж байгаа чи ямар муухай хараад гэж байгаа зодулчдаг гэсэн зүг зүгээр хаа зүг зүгээр гэж тэгээд хүүхэд үүрж яваад одоо манай дээдлэд манай бидний үеч чинь нэг дээд яахна гэдэг нэг манай байдаг яа тэд чинь гэдэг тэдний хурж яйл зоххоор хүн чи уулын нэг муухай харж шүү дээ хийнээс нүдэрээ зотлоо шүү гээл харцаараа зотлоо шүү нэмж зотлоо тиймээс тэг миний харцын жоохон тийм ширүүн талтай тэрнээс уулын цагаах шүү дээ уух шүү дээ ер нь амар хүүтэн царайтай гэж ярьдаг гэсэн. Тэгээ амар тийм нэг юутай хипхоп сөхөг хипхоп ер нь бол айгүй хипхоп ч юм байсан. Тэгээд анх бол тийм нэг хипхоп хамтлагийн гишүүн л гэж бодож сэтгэл төрж ирсэн анхны харц. Тийм. Юм ярьж надаас асуух юм бэ нэ? Тэр чамс нэг асууд би чамд зүгээр чиний дотор хараад гарцсан юм шиг мэддэг байна. Чи мэдхний ямар хамаатай юм бэ? Хүмүүс бас сонирхолтой байж магадгүй гэсэн үднээс би чиний өмнөдийг мэдэхгүй болоод асуугаад байна гэж бодоод байгаа юм шүү дээ. Би
мэдэн штэ бүгдийг мэднэ. Хамгийн гол нь энэ подкастт чинь хүмүүст зориулж хоёлаа яриад байгаа штэ. Би ингэж амьдралд агааргаар подкастт орж ийн хана. Яг юу ярих вэ? Яг юу мэдгүй байгаа тийм. Чи бие барьц те? Үгүй. Зүгээр. Бие өрчид би дуугаа өрчих таас. Чи тэгээ дуугаа хураац барьсан юм санагдаад байгаа. Зүгээр үү? Тэгээ асуулт бэлдээгүй чинь жоохон иймэрхүүл байдаг юм байна да. Чи болохоор намайг хитрхи их мэддэг. Би ч намайг хитрхи их мэддэг болохоор яг ингээд чиний нөөс урдны дугаарууд нь шүү дээ. Тэднэр чинь болохоор ингээд яг яриад өгөө аваад яваад байгаа. Чи битгаар чи нэг хитрхи мэддэг хүмүүс чинь ярихаар За ямар ч гэсэн батарейгаас олчлоо. Нэг удаа ингээд батарей яг угаасаа дуусна юм бэл. Тий. За. Жохон хүнд сэдвүүдээр ярьчлаа тий. Жохон одоо нэг подкастаа жохон хөнгөн болгоно. За яа. Жохон одоо нэг жохон хүн нэлээ хүнд сэдвүүдээр ярьчлаа. Би болохоор нэг энэ подкаст би ч нэг сэтгүүлч биш. Тэгээ нөгөө сонирхлоор л ийм подкаст хийж байгаа. Сонирхлоор л тэгэнгүүтээ яг ингээд чамтай ямар ч асуулт нөгөө чи тэр нөгөө реакшн видео хийсэн шүү дээ тий. Тэгэхэд нөгөө ер нь асуултаа бэлдсэн дээр юм биш үү? Юу асуухаа гэдэг ингээд бичиж яах юм болов гэсэн чи бичээгүй гинтийнхэн зүгээр штэ гэдсэн штэ санаж байна. Тэгээ би гинтийн гэж бодоод өнөөдөр гинтл орж ирсэн байхгүй юу? Тэгсэн чи асуулт байхгүй болохоор чи ингээд чам руу харангуут чинь яг тийм нэг өвдөжсэн гингүүдээ өвчний талаар ярьчихж байгаа, асуучж байгаа. Тэгэнгүүтээ ингээд хүүхдийн талаар ярьж яснаа ер нь дараалаад айгүй тийм хүнд сэдвүүдээр ярьчихжээ. Нэг санагдаж байна уу? Одоо ч хөнгөн чавтай шүү дээ. Би ер нь хоёулагийн подкаст жоохон аюу сүнэн бодоод байна. Уцаа тавьчих. Одоо би энэ нөгөө нэг асуулт хараадах энэ хүмүүс яаштай. Чи анх ер нь ингээд намайг ингээд юу ячаад одоо Twitter-аар тэгээ танилцаад ингээ үерхчихсэн үе шүү дээ. Тэр үед ер нь юу гэж бодож ирсэн? Наа ер нь юм хөвгөлтэй залуу болов гэж бодож ирсэн. Үгүй. Ерөөс тэгж бодож байгаагүй. Чи намайг хөл буутай гэж боддог байсан юм шиг. Чи яг надтай танилцаад ингээд байжснаа танад орж ирээд ингээд суужсэн чинь цаймаа ангилах гад хоолмол ангилах гад явжсэн ингээд пүүзэндээ бүдрээд байгаа мó яагаад байгаа ингээд нэг сонь ингээд гэсэн шүү. Тэгэхээр би яана хөл муутай багтаа гэж бодсон. Яана хөл муутай хүмүүс үдэл байгаа шүү дээ. Ингээд байгаль да гэхдээ ойчч юм шиг ингэсэн чи яг тэгсэн. Сандрал бие өрөөдсөн бод. Энэ би яагаад нөгөө өвчтэй байсан талын сэтгэл зүг ас мэдмээр энэ гэдэг юу чинь яг асуулт ирсэн байхгүй юу. Би тэрийг санангуудаа чамаас блог эхлэнгүүд асуусан биш. Сүүлд нь асуух хэрэгтэй байсан байна. Сэтгэл зүйн хүнд байсан тухай хүүхдтэйг үлдээд ямар байсан бэ л гэдгийгсэн байна. Тэр штэ. Тэрийг яри хайна. Ясмин чинь нэг сартаа үлдсэн байхгүй юу? Нэг сартаа үлдсэн. Тэгээд би амьдралдаа заа хана. Зөндөө ажил хийж үзсэн. Хараа хичээл. Тэгээд зөвхөн контор сууж үзэг юм уу? Контор суухаас бусдын бол ресторан офис ажил хийхээс бусдыг үтсэн юм байна. Тэгэхэд хамгийн хүнд ажил нь хүүхд таах. Хамгийн хүнд ажил нь. Тий. Хамгийн хүнд ажил хүүхд таах. Ялангуяа тэгээд ээж нь байхгүй. Яг тийм хүүхдүүд стагц. Өвччүүл яана, халуурчүүл яана, ханаа төрчүүл яана. Дээрээс нь би нэг өвчтэй байсан. Тэр үе чангас. Тэр үе дээр чи одоо мэдчих бас ясмын твсэн бишээ 7 цагт л орондоо ороод өвддөг. Хоёлаа ядарсан. Тэгэл ясмын чинь яг миний иддэг хоолыг иддэг. Чамайг Монголоос ирэхэд яг тийм болсон шүү дээ жаваас. Би өөр хоол ихгүй тэгэл яг өөрийнхөө иддэг хоолыг бүгдтэй өгнө. Ясмын яг тэрийг идэнэ.
хамгийн хүнд ажил энэ хоруудын хамгийн хүнд ажил. Миний чи сая хэлсэн шүү дээ. Машин засгийн ажил хүнд мүнд гээд. Тийм шүү. Хүүхд харах хамгийн хүнд. Тэгээд нэр одоо нэмэгдүүний ажил нэр авахгүй гэсэн хамгийн хүнд ажил чинь гэр цэвэрлэх, хүүхд харах, тэгсэн нэг хийсэн нэргүү тий. Хамгийн хүнд ажил чинь хүүхд харах. Тэрнээсээ хүүхлүүдийн талд орно шүү. Нэрээс хэцээсэн шүү тий. Тий, ясминыг харах үе хүндээсэй. Гэтэ чи 7 сар хойлоо гэлээ. Тий. 6 сар мөн? 10 сард яваад 5 сард ирсэн шүү дээ. Тий. 7 сар. Тий. 8 сар. Тий, хүүхд харах хамгийн хэцүү. Чанга ирсэн. Тий, хүүхд харах хамгийн хэцүүсэн. Хоёр өөр юу ярих гэж лээ. Хөгжилтэй юм гээд ярьчихсан. Би одоо нэг подкастаа жоохон хөгжилтэй л болгомоор байна. Тий, чадна шүү дээ. Сэдвүүг дөрөөлөл басна. Би анх чав зөө. Анх ингээл хоёлоо ингээл үгэрхээ нэгээд. Тэгтээ чи амар удаагүй байсан тий. Зүг яс мэлхээ хажуугаар пэргийг гүгээр бодсон юм уу? Тий, бодож байгаа. Юм хэлэхээр би чамайг бас яг тэр нөө аракшн дээр нөө би хэлсэн шүү дээ. Чи ойлгохгүй дахиад асууж чи яг мэдгэцдэг байхгүй нэ. Ойлгохгүй ингээл миний ярьсныг ойлгохгүй хүн болоо гэж бодоод. Би эсвэл тийш урд яриад байгаа юм уу? Тийш боддогс амар удаа хүүхнээс. Би удаа ер нь амар удаа шүү. Бүх юм удаа мэт тий. Ойлгох нь удаа, явах нь удаа. Сэргэлэн биш тий. Тий. Яна. Манраа юу? Чи надад их манраа гэдэг үстэй. Манраа бүр хаана юу байгаагаа мэдэхгүй. Чи тэгдэгсэн үстэй надад би чамд бараг бүх юмыг танилцуулсан гэх нэрэл бүх юм танилцуулсан. Би ч хорвоотой танилцуулсан гэдэг чинь үнэ баг. Үнэ тэгсэн. Тийм удаан байсан одоо өнгөрсөн цагтаар яриад байгаа. Байсан л юм чинь. Тий одоо сэлгэлээ шүү дээ. Ингээд. Тий одоо гайг болчиход байгаа. Тэгээ гүцгүй тий. Юу багшаа. Багш. Би амар удаа байгаа ч тийм орд ямар байсан одоо ямар гайг болцсон гэвгүй чинь юу ч тэр үеэс сэтгэхгүй байгаа. Багшны гэсэн. Өөрчн хөгжилтэй юм гэж байна. Тэгвэл чи юу яа л да? Хуйлаагийн амьдрал тохиолдож исэн санаас гардгүй тийм хөгжилтэй юм юу байна? Хамгийн хөгжилтэй юм. Тэр хоёулаа нэг тийм юу кемпинг л явуулсан шүү дээ. Тий. Ойлаа. Тэнд л амар хөгжилтэй байсан. Хоёулах нь тий. Тэнд зүгээр би ч нэг зүгээр илгэж аваа байсан. Тэнд их хөгжилтэй байсан. Энэ хоёулаа тийж яваагүй амар уцсан тий. Хоёулах нь яваагүй айгүй уцсан. Хүүхдүүдээ орхиод явсан шүү дээ. Хоёулаа Осло явна гингүүтэй. Тэр болоо юу үзээрээ тэр зүгээр хэлэх юм. Би тэр хаяа үздэг байхгүй. Тэгэл үзэх болгоноор савжуудлаа гэж. Тийм. Шинээр үзчих юм шиг үү? Тэр хэлхийн авдаг юм аа. Тэрэн дээр одоо яг миний хувь гарч ирсэн тий. Тэр блог дээр. Ингээд анх удаа ингээд ийм подкаст норох бас эвгүй итг юм бэ? Хэдий чиний ажид байгаа ч гэсэн. Яг юм. Бие бариад тийм үү? Бие байвал би бариаггүй. Ярих юм болохгүй байгаа тийм. Тийм үү? Би тэгээ чамд асуулт тавь дөрөөлөөл босно гэдэг чинь тэгээ. Сэдв болтохгүй. Чам. Одоо тэгэл юм яах. Юу чи бүр хямарсан байж шүү. Чамаг оруулаад үзэлт 50% багасав гэдэг шиг юм болох гэдэг. Тэнэр блог гэснээс подкаст гэснээс блог хийсэнтэй амар их баярлалаа шүү дээ. Тий. Би гэр бүлийн гоё дурсамжууд байдаг. Тэн дээр эн нэг
Тэн дээр би одоо боддоо шүү дээ. Яаж тэр үед тэгээ живчөөрөө бид чамд амар камер авчихсан тий. Амар спонсорлсон тий. Тэндээ бод яаж тэгээд эдгээр тэр одоо яагаад тэгж юм авсан? Тэр уцал байхад болох юм энэ дээр юу? Тий. Комор навчтай хэрэгжилж байгаа юм байхгүй. Би тэгтээ нэг надад нэг юм нэг сонир зам байт юм шиг. Нэг юм ингээ ихлүүлэхэд ингээ коморо яг албан ёсоор ийм юмнуудтай байж нэг кайфтай. Тэг хэрэгжилж байдаг. Юм мэдхгүй чи. Чи баг л хэрэгжилдэггүй үстэй. Тэр хаана вэ? Тэр хаана вэ? Энэ хаана вэ? Миний тэр хаана вэ? Тэгээд чи сална задгаа байхгүй юу? Нэг газар тавина яг тэндээ орхиол тэгэл явчтай. Миний одоо юм жоох юм турахгүй гэж тэрнтэй холбоотой шүү дээ. Араас ч гүйсээ. Хамгийн миний гадаа. Хамгийн нэг араас нь гүйсээрээ. Тэг миний подкастн дээр ингэх юм уу те чи? Яа цаа юу ярих вэ? Болох юм уу? Нэстэ намайг оруулаад нэ өгдөлчсөн 50% бунцаа нэ. Харж ирж байгаа шиг. Болох уу? Тэг. Хэдэн минут хэлсэн? Нэг их болов байхаа. Тэг. Тэг нэг гацсан ба. Чи нэр миний бэйбиний сар харж байна уу? Хаач байгаа хаагүй. Гоё ингэж байгаа. Гоё. Аим гоё нэ. Би чи бүр энэ саад ихтэй энд харагдчих юм бол. Би чи бүр аягүй саад хүрчихсэн. Гэлсэн. Ой. Яваад та. Тэг та. Зэ. Баярлаа. Манайхаа гэх юм уу танахаа гэх юм уу? Хин их. Манайхаа хийгээ явуучих уу? Зүгээр үстэй. Орч ирээд подкастын зочд өөр дээр авчихлаа. Подкаст нэмэ. Би одоо тань мэдгүй л подкаст хийлээ. Намайг дагаарай гэж болсон шүү. Тэсгэлсэн. Чи одоо ямар унтия? Баяртай манайхаа. Яад гэлчи подкастт дээр өөрчлөөд ившээ гэдэг үүдээс хараад. Харин яагаад үл хүндэлсэн юм явчих шиг боллоо. Унтээ даа. Үүлээд байгаа юм уу? Үргэлжлүүлэх юм уу яах юм? Зүг үйлс юм уу? Хайртагс юм уу? юу гэсэн ингэж? Хайртагс юм уу? Тийм үү. Хайртагс. Аматарч байгаа. Чи тэгвэл юу гэж боддтой? Эрэгтэй хүн ер нь ямар байгаасаа гэж боддтой? Айл гэрийн эр хүн яавал ер нь энэ гэр бүл аюу гоё аз жаргалтай амьдртээ. Чи өнөөдөр яг аз жаргалтай амьдарч байна уу? Одоо гоё л шүү дээ. Аз жаргалтай л шүү дээ. Ирүүлвэ. Бүгд ирүүлвэ. Элэг бүтэн байна. Жил авч шаарлаа. Эрэгтэй хүн ямар байх вэ гэдэг чинь болохоо чи ингээд дараалаад хоёр асуулт тавьчих. Ууланд нэг асуулт чинь ингээд хөөгөөд ингэж урт яваад дараагийнхыг хариулах гэхгүй. Тэгээ яг нэг асуултаар хоёр асуулт тавьчих. Би сэтгүүлч бишлээ. Эр хүний бодлохоор эр хүнд яг ноён нуруутай. Ноён нуруу гэдэг чинь болохоор хүмүүстэй тийм болохоор гэртээ суугаал ингээд сууж ингэж ойлгодог хүн байна. Хайх юм хаяал. Миний хувьд штэ. Миний хувьд болохоор одоо юу гэдэг чи заримдаа ингээл тэрүүгээр дандан ингээл явж идэв штэ. Алаагуу ингээл өглөөд гэсэн. Тэгээ явж байгаа зүгээр бөмбөгөөл байж. Болохгүй байгаа юм шууд хилчдэг нүүрнээ ингээл үдэс нэм харцаал энэж байгаа л ингээл хилчдэг. Тэрнээс би энэ гэрийн тэрбум гээд өөрийгөө нэг тавь явах юм бол тэгэл буцчих гэж боддتي. Тэгэл би одоо чамтай бол яг тийм шүү дээ. Зарим юмд ер нь бол гоцоо тэгэл ер нь гоцоо буулт хийгээл. Тэгэл тий ер нь тэгэл ер нь их ихтэй буулт хийлээ ингээд буруудахгүй шүү дээ. Ихтэй нэг буулт хийгээд амьдралаа алдсан ихтэй юм байхгүй. Станаа дотроо дургүй байсан гэсэн. Тийм үү. За миний буруу юм байна.
Тэгэл тэр чинь тэгэл явганда хиннийх нь буруу хиннийх нь зөв мэддэл тэгэл ямар байх вэ гэвэл өөрөөр л одоо тэр ноён нуртад үтсэн. Тэгэл жижиг сажиг гэр орны одоо гэр тоостой бай, гэр хогтой бай, аяг тавгийн бай, хоолч амтгүй бай. Ингээд хэлэх юм бол тэр чи одоо эмэгтэй талын давмаг болж чинь гэсэн үг. Тэгэл болохгүй өөрөө босол цэвэрч хэрэгтэй шүү дээ. Сайхан үсэх. Би гэрээд гоё хань чамаас бараг гоё цэвэрдэг баг те. Хинтэн л нуугаад тавьчихдаг байх. Цэвэрч ингээд ийш тийш нь ийгээд байдаг уу? Тийм л тэгээд гэр орон чинь жоохон заван байх юм өөрөө босол цэвэрлждэг. Үлсэд өөрөө босол хоол хийчдэг. Тэрнээс заавал хоол хийх гэж ихнэр авахгүй шүү дээ. Тэгэл биш зөндөө хүн хардсан л та үлсэд энэ ганц хоол хийчих гээл ихнэрээ ихнэр нь тэгэл дуртдаг хоол хийдэг. Тийм надад таалагддаг байхгүй. Үлсэд өөрөө босол гэсэн хоол хийж хэрэгтэй. Хатглаа те. Наацх нь. Наацх нь. Тэгээд тийм л. Тэрээс би гэрээ өрхийн тэрхүү гээл өөрөө нэг тавиах юм. Тэгэл бодлоо хийж байгаа. Тэгээ нөө чулнаас хүндлэл те. Тий. Чи надтай би ч яг тий өөрөө бид рүү хэлсэн шүү дээ. Хамаа хүндлэхгүй байгаа хүнтэй би хүндэлтэй хайрцаг байна. Тэгээ одоо жишээлх юм бол одоо чи надтай одоо олон хүний дунд одоо ингээл хайцал гэх юм бол тэр чинь тэгэл хөл болоо шилэн би ч хүндлэгээ үйлдэл хин ч юм хүндлэгээ үйлдэл гэж. Тэрнээс нэгийг магтаад гэсэн үг биш шүү дээ. Хүндлэх гэдэг чинь зүгээрээс одоо ингээл алхан дээрээ бөмбөрүүлээд ингээ яв биш байхгүй. Чи хүндлэх гэдэг юу яаж ойлгож байна? Хүндлэл үү? Би болохоор одоо нэгийг сонсдог үзэл бодлыг нь яамаар байгаагаа. Тэнгүүд чинь одоо зөрчилтөө гарна шүү дээ угаасаа л зөрөх юм зөндөө гарна шүү дээ тий. Тэнгүүд ингээд тэрийг одоо ингээд зөрөөд заавал миний зүг гэл ингээд одоо зөрөх биш нэрээ ийм байж болох юм байна ч гэдэг юм. Нэрээ тийштэй ч гэдэг юм ингээд харилцсан одоо хүндлэл гэхлээр наад чинь хосын харилцаа болоод гэр бүлийн харилцаа хосын харилцаа бол явж байгаа юм. Яа манай асуулт ойлгоогүй шүү. Хүндэл тэгэл тэр чинь хосын харилцаа чинь тэгэл бинийсээ яриад байгаа юм чил хүндлэл болоо явчих. Нэг хэлж байгаа ярьж байгаа нь онтхоо яа гой халаал ай гой болоод хийгээгүй чи сэнзэг юм хатуураа явчих би үш хатуураад гэснээс нөгөө нэг юун дээр би миний нөгөө нэг ярианы юм юу ерөөсө бядгүй болсон байлаа. Ярианы бяд байхгүй. Бяд гэдэг үг ойлгохгүй чи. Тэгээ ярианы бяд гэдэг нь хэсэг юм. Би одоо ярианы одоо юм цар хүрээгүүлэхгүй юу? Чи бол нэг ном уншдаг юм байна. Цар хүрээ юу ч байхгүй. Бодож байгаа юм нь ерөөсө хүүхэд гэр бүл харилцаа. Харин би чамд хэлсэн шүү дээ. Үдсэж байгаа юм уу өөрчлөө. Үдсэж байгаа юм уу өөрчлөө. Сонсож байгаа юм уу өөрчлөө. Тэгэл нэг бол Холливуудын одуудын тэр хувийн дээр л тэрмэрийг сонсоод нэг бол аллах таллах сонсоод тэгэхээр чинь хөгжихгүй шүү дээ. Чи 1000 ном уншаад одоо үгүй 1000 ном уншаад тэгэл нэг сэдвийг байнга сонсоо. Одоо чи сүүлийн хамгийн сүүлд хэзээ ном уншсан? Сарын өмнө ном уншсан. Тэгэхээр чи нэг сарын дотор чи хэдэн алдахтай подкаст сонссон. Хэдэн Холливуудын тим ховжийг сонссон. Цаахгүй тий зөндөө. Тэгэнгүүт чиний өгний чинь баялаг яг тэрүүхэн дунд дээр эргэлдээд байгаа байхгүй. Миний сонсож байгаа юм гэх юм бол би бол дандаа подкастууд сонсно болцсон. Төнгөтэй шинжлэх ухаан сонсож байгаа, түүх сонсож байгаа. Хэрэг бол хэрэг сонсож байгаа.
Тэгээд одоо юу гэдгийг од мөндрийг бол бүгднийг сонсч байгаа. Од мөндрийн бүх юмыг сонсч байгаа. Санжигийн подкастуудыг бүгднийг сонсч байгаа. Тэнгүүт ингээд миний сонсч байгаа юм хүрээ янз бүрийн сонсоод байгаа байхгүй. Тэнгүүт чинь тийм байдаг да. Ийм байдаг да. Тэг жоо мэдлэгээд хэлж байгаа гэсэн үг байхгүй. Би ч өөрөө ном уншдаг. Тэгсэн нэ тийм юмуудыг одоо ингээд тийм юмуудыг сонсч мэдээлэл авдаг байхгүй. Чи болохоор яг нэг юмдаа фокслоод хүрээгээд хэлэхгүй задлахгүй тийм өөрийгөө задлахгүй. Одоо гэдэг нэг сав руу ус хийгээд их юм бол тийч усараа л дүүрээд нь штэ. Тэрүүн дотор янз бүрийн юм хийх юм бол одоо гэдэг жишээ ярих юм бол зүгээр нэг сав дотор арь хийн, Red Bull хийн тэгэл ингээд янз бүрийн жимс хийх юм бол амар гоё амттай болчихно. Тийм үү? Арь Red Bull гэсэн чи шамтай анх танилцсан түүх санаанд орчлоо. Ярих юм яах юм? Тэр нөгөө баарн танилцсан гэсэн штэ. Үгүй тэрний чинь дараа нь баггүй юу? Дараа нь танаа тэр буудлынхан чинь бүгд орж ирж ирсэн баггүй юу? Тэрний дараа нь танилцсны бүр дараа. Тийм үү? Тийм танилцсны сарын дараа маа. Ах би чамтай тэгвэл чамаг Red Bull водка надад авч өгч танилцсан гэж байна. Үгүй таны бүр чи тэгвэл надтай яаж танилцсан? Яаж танилцсан? Чамтай? Ти баадтай. Харин тий. Харин анти тэгээд юм авч өгөөгүй юм. Гүү. Юу ичмэр. Тий, зүйл танилцчихсан ихний удаа. Тийм байна. Би таасан бол юм авч хүм биш. Тэг ихний удаа бол зүгээр хэлцээд өнгөрөөл. Тэгээд дараа нь маргааш нь би тань чиний уцыг авахгүй чаринцтай жинхэнэ танилын үрээгээ тэлсэн шүү дээ чи. Хөтөлсөн ч юм танилын үрээгээр чиний уцны дуурай авчихсан. Нэг 0.77-аар төгссөн дугаар чи. Их олон хүнээс залгуулсан шүү. Тэгтээс дугаар чи болоо. Тэгээд тэрний дараа танаа буудлахынтай чинь орж ирсэн байхгүй. Тэгэхэд Red Bull авч өгөөд анх удаа Red Bull водка уулгаж үтсэн байна. Тий. Гоё сэксэн тий. Гоё анх удаа уусан юм чи. Тий. Би чинь ер нь айгуу чаддгүй тий. Жохон ухаал сагччихтэй. Тэгэхээр ер нь тэрнээс хол ер нь баар маранд авахтай нэг юм хоёрыг л Red Bull водка өрөөл тэгээс суучдаг гэсэн шүү дээ. Бүжгэлэхгүй. Дуулахгүй. Бүжгэлэхгүй дуулахгүй тийм хүнийг л би урлагийн мөнгө харсан байна. Тэгэхээр чиний тэр стил имиж одоо нэг харагдах байдал нь бүр амар хүчтэй байсан байгаа. Тийм. Тэ? Амар тийм юутай. Харисмтай. Одоо миний багын найз нар чинь бүгд л болчихгүй. Тэгээд эдгээр чинь нэг догоон дээр өссөн. Би ч хороолын ийдсэн. Тэгээд юм бүгд л болчихгүй шүү дээ. Тийм ээ. Багаас л өссөн. Тэгээд би ч одоо 6 дахь ангиас хойш гутал өмсгүй явж сая нэг хэдэн жилийн өмнө л одоо миний дээр Timberland хэдэн жил болж. Тэгвэл тэрийг л анх удаа гутал өмсөж байгаа тийм шүү дээ. Түүнээс нь би гутал өмсөж байгаа шүү. пүүц гэж аа. Дандаа пүүц, өвлж тэр пүүц, цонц пүүц. Тэгээд Чин нэр пүүцний хоббитэй тий? Тий. Байсан тий? Одоо ч байна. одоо нэг юу яач тий. Нэг пүүз гэхээс за би өөрөө нэг пүүз авч байгаа хүүхдүүдтэй нэг готлаа авах, нэг готлаа аваад гэж гэдэг. Миний пүүз нь чинь жоохон үнэтэй пүүз аваад идсэн шүү дээ. Тэр нэг хүүхдүүдтэй авч игээл
Яг ч юм шиг нөө гэр бүл хүүхэд гээд яг тийм зарчимтай ч ороод байна. Чи тэгтээ их орой орж ин тий. Гэтэ би өөрөө боддогч би бол муу аав гэж боддог өөрөө. Би бол За чи тэгвэл хардаа одоо чи эрэгтэй хүн бол нэг тийм байвал ноён нуруутай юм байвал гоё байж гинэ гэдэг. Эмэгтэй хүн тэгвэл ямар байвал ер нь болдгийг гэж боддгийг чи. Эмэгтэйлэл байхгүй байвал гоё шүү дээ. Одоо яг одоо нүрэн дээр магтчих юм уу? Энд эмэгтэй хүнд яг адилхан л нөхрөө хүндлээл тэгэл явж явахт тэгэл болд шүү дээ. Надад тэгжил бодож чинь тэрнээс одоо би эмэгтэй хүн гээл нэг одоо юу гэдгийг хуруу хамсаа гэл зудлал ингээл ингээ яваад гэх юм байна. Амтилаас тасраа явчих واخа. Тэр чинь бас арчаатай л шүү дээ өөртөө. Гэхдээ тэр чинь хэцүү шүү дээ. Яг ингээ явах үедээ бол явж болно л да. Тэр чинь би байнга ингээ явж болохгүй гэж байгаа юм биш. Байнга ингээ явж байгаа бол хэцүү бодлоо гэж боддтой. Би өөр бодлыг л ярьж байгаа шүү дээ. Нэг ингээл гадуур хуцаа өмсгөл танигдахгүй болсон. Вау гэл. Миний нэг тиймэрхүү шүү дээ. Хамаагаад нэг хүндэлтэй л ах их. Тэгэх юм бол тэгээд ямар ч хүн тэгэл чамаа хүндлээ дэвэл нөгөө ингээл гидийгээд байхгүй л. Тийм бол тэр нөө машин засварт би нөө цэвэрлэгч байсан гэсэн шүү дээ. Тэгэхэд би чинь одоо нэг 21-22 дэх шивэд тэгсэн байгаа байхгүй. Тэгээ би чинь цэвэрлэгч хийж байгаа. 1 сар 2 сар цэвэрлэгч хийжсэн жил манайх би ч тэр үед ахыгаа ижүү тамхи татдаггүйсэн чинь дуудаал. Ясах гэж ажил дээр шүү дээ. Тэгээ би чинь шүүр тасгуураа барьцсан явж байгаа. Тэгсэн чинь тамхи өгч. Тэгэл тамхиг авч асаахгүй гэсэн чинь асаа гэж өгч. Даагууд ахыгаа ижүү тамхи татчих байгаа байхгүй. Тэгэл ах гээл тамхи татчихсан даа. Заах юм хідэн хэр удаанд шүүр тасгуураа барьж явъя гэж бодож байгаа гэсэн чинь дөнгөл баг гэж байна. Ямар ч тийм уртх ирээдүй байгаа бодохгүй. Тэгсэн шүү. Тэрэн дээр очив тэрүүн тусал тэрний бүх хийж байгаа юмдын суу. Гэт нэг араб нөхөр байсан юм. Жохон залхуу гарахгүй. Тэгэл би очиод тэрэн дээр очиод өөрийнхөө одоо цэвэрлэгээ хийж дуусаад тэрэн дээр очиод тэгэл машинуудын задлал машины гүбэр гэхэд ингэж суудаг юм байна. Хаалга ингэж онгодог юм байна. Задлалт юм байна гэдгийг нэг тэндээс сурч эхлэв. Тэгэл төмөр зохихгүйт ингээ одоо чинь зарим хаалга маалга уртлын хэрэглээд нэг хайдаг байхгүй. Хайсаг хаалга төмөрд юм барьж зохиол яавал төмөрд буруу зохихоор сундгийн сунхаар яаж агшаадгийг гэдгийг яг тэрэн дээр сурч эхэлж байгаа. Тэгээд сарын дараа нөгөө ажилгүй болоод би ажилдаа тэрний тэгээд төмөрч мөрчл. Тэгэхээр хүнд яг нэг игцгийн олж хилсэн хүнд ингээд нэг яг норд нь ордог гэж аа. Нүдэнийгээд гэдэг юм мэдгүй манай ахын тэр хүүхд надад юм ерөөсө гардаг шүү дээ одоо хүртэл. Тэгээд ингээд нэг хүнд нэг тоочны үг нэг цагийн бол эцгийн талаар хэлэх шиг хэрэгтэй байхгүй. Гоё шүү яг тэгэл тийм мэдтэр чинь тэгэл толгойд орж ирэл хаяа ингээл хийчих яах чинь. Одоо жишээлбэл би Volvo-д орсон. Volvo-д ажиллаж байгаа тэнцээ ирчээл тэгэл амар зүхэ чи ямар мондыг юм чи ямар хурцын гэл ингээ хэлчихсэн. Гоё шүү капитал шүү. Би одоо амар сонирхолтой. Энэ машин сур дээр би миний ажилласан газар ч машин сур штэ. Тэгээд нэг түүхээ ярьчих заа. Би шивэд дээр тэр ч одоо нэг сар гарan болцсон байжсэн чинь манай ах их нэр уухгүй юу. Уугаад тэгээд нэг ах байсан юм ба. Тэр ах нэг нэг ресторанд туслах тоогооч туслах хийдэг байсан юм шүү. Тухайд. Тэгээ намайг ах нь мөнгөний
ахыхаа очиод ажлыг өнөдөр хийчих гээд нөгөө ах чинь босч чадахгүй. Тэгээ би яваа очсон чинь нэг Монгол хүүхэн тэгээ нэг хужаа страмс тэгээ нэг Монгол хүүхэн зөөгч хийдэг. Тэгээд яваа орсон чинь шуудаа дүүрийн юм сонгоо өгөөл. Шуудаа дүүрийн сонгоо өгөөл арилга гал. Нөгөөдг нь арилгасан чинь нас нулимс гоож байгаа. Тэгээ одоо үний хэлсэн юм уу хутлаа хэлсэн юм тэр ах хүүхүү үрчээд энийг хамдаа зурчих гээ сонгон зуулгацсан байхгүй надад. Сонгон. Тий. За. Тэгээд би бүр байхгүй би ч өөрөө сонгийн иддэггүйсэн юм байхгүй. Тэгэл бас бас гоожаал арай гэж нөгөөдгийг дуусгаад би яг зүгээр сууж байгаа. Суугаад минут ч болоо нэг хэдхэн секунд болол 30-40 секунд л болж байсан. Тэгсэн чинь нөгөө нь хужаа нь хурж байгаа. Гал хужаагаараа юм яриа л. Тэгээ энэ юу гэдэг юм гэсэн чинь нөгөө Монгол хүүхэн одоо чи ингэж гэрч гинэ гэнгэтэй тэр хүүхэн ингээ надаа ингэж гэрчин гэрчийн зааж өгч байгаа. Тэгэхээр хүний нус нулимс гойж өгч байгаа юм байж хөшилчээ гэлчих гэдгсэн чинь нөгөө хужаа нь ингээ хараас уурлж байгаа юм мэдтэй. Тэгэл нөгөө хүүхнээ загнаалах шээс. Тэгээ яагаад юу тэнгүүтээ нөгөө хүүхэн чи одоо юмаа хийх ёстой гэж чамд мөнгө чи өгж байгаа гэдэг чи юмаа хий гэж юм гэдгсэн. Би хийхгүй гэж би жоон байж байгаа юм чи. Би нөгөө их цан гараад байгаа шүү дээ тэрэн дээр чи. Тэнгүүтээ би жоон байж байгаа хийх юм гэдгсэн чи нөгөө хужаатал тайлбарлсан юм шиг. Тэгсэн чи нөгөөдг нь дүг гэд миний толгоолоо гатгаад одоо ингэ чичлээ. За. Төнгөт нь би уурлаа босоод ирсэн. Яаж байгаа юм пэмэн гэж босоод ирнэ. Тэгснэ жоох хүүхэд нь 20 идтэй нөгөө монгол хүүхэд байгаа шүү дээ. Тэгтээ нөгөөт нь хэлийг нь ойлгохгүй. Юу гэдэг юм гэдгсэн чинь чамд мөнгө чи өгч байгаа чамаг одоо энийг гэрч гэж юм гэдэг. Төнгөт нөгөө сонгоны ингээд тэр ингээд айлгцсан сонгоны хөвөнд хийц. Хөвөн гэж тэ нэг юм тийм 10% мөнгө шиг юм байна. Тэрийн шууд шийдэл чамаас мөнгө авахгүй өөрийнхөө хийгээ хэлж би явлаа. Тэгээ явц. Тэнгүүтээ би тэндээс гарахдаа би хизээч ресторанд ажиллахгүй гэж гарахаа одоо ресторанд ажиллах гэж байгаа. Тэгээд би рестораны хаалт зүглээгүй байхгүй. Тэгэл баа машин сур. Тэгээ машин суртаар хамарсгүй чи ямар мундаг ямарсгүй чи ямар фортын гэдэг үг ингээл байг сонсч ирсэн нь чам дээр ажилласан чи хамарсгүй чи ямар удаа юм гэдэг үг сонслоо амар сонь. Хортлаач юу игээд байгаа цаана амарсгүй гэж ингэж тэгээд юу би чи уулна гээл уулна чи тэндээ алаад байдаг. Рестораны хаалгач цагаагаар ресторан руу орохоор л удаан болчтой. Тэгсэн чи амар хөрхөн сайжирсан байл шүү дээ. Юм мэдэхгүй байхгүй. Одоо хамт урд нь мэдэхгүй манраал ингээл тэгэл загналдаг өстэй. Одоо жишээлх юм бол би чи өөрөө нэг рестораны хоол иддэггүй юм чи рестораны хоолны нэрүүдээ мэдэхгүй, орцыг мэдэхгүй, яаж хийхээ мэдэхгүй. Тийм хүн чинь тэгээд бодоо сууж шít. Одоо авч байгаа хэвчээ. Одоо тэгээд цаглаас хөөцсөн. Би нэг хордог төлөд юм шít. Тэ. Сүр цааш шít уулна. Чиний хажууд л чамайг дагаад лигэж жингүүтэл байдаг болохоос уулна бол гайгүй. Ресторан жилттэй хүндтэй. Тэ. Чанга. Миний ажиллаж байгаа ядраад их юм бол би юу ч хийхгүй ингээ сандал дээр нэг машин оруулчаад ингээ ямар сайдаа тэр хоёрын тэр юунд шаардсан машин лейб дээр ингэж өнгөтэй доор нь хэвдтэй юм дөрөв дугуйтай юм гэдэг байхгүй. Тэрийг ингэж авуулаад би унтцсан байна. Ажил таваа ажиллагаа зүгээс ирж байна. Тэгж ажил хийжсэн гэж боддог. Сэн нэг ганц хоёртой хоёр хамгийн анхны сард тэнт шавхан Монголд ажиллаж байсан даа. Чи сайн юм асууж байсан уу? Би мартчихлаа. Яг юм орж ирээд нөгөө нэг би чи нөгөө нэг хүний яриад тасалдаг гэд алдартай штэ тий. Тэгээд чачаал орцоо. Тэгээд нөгөө тасалж болохгүй штэ гэж ботцсон чи нөгөө асуултаа мартчихлаа. Чи ерөөсөө тэр бие барих шаардлага байхгүй. Зүгээр л би тийм атомхай хөөнгөөл дээс судалж авчаалаа. Яг нэг ганц удаа тасдах бол хамаагүй штэ. Тасалж байгаа чинь сонсч байгаа юм даа юу бүдүүлэг юм мохоо сонсохтой. Тийм. Чи ингэж ер нь одоо ингээл ер нь аж аргалтай байдгүй.
Тийш үү? Гоё байдаг шин. Гоё байдаг шин. Би чиний амьдруулж чад баярлалаа гэдэг. Зүгээрээ. Зүгээрээ. Чиний ингээд би ингээд тоглохдоо ингээд чихэр зүгээл ингээд хөөе наа тоглоомоо болооч мөлөөч гэж хилтгүүч чинь амар их баярлалт шүү дээ. Ингээд тоглохгүй гэдэг юм ингээд тоглох юмс одоо ч нэг боддог. Хүн чихэр зүгээлээ тоглоомныхоо урд ингээд суухаараа бүх юм мартдаг байхгүй. Бүх одоо юу ажил дээр ч би чинь ингээд ажил дээр ингээд стресст нь тэгэл амьдрал ямар янз бүрийн нэг стресс байж л дараа шүү дээ. Тэгэл тоглоом бариад суухад амарчдаг бүх юм мартдаг. Тэг чи би яагаад чамаа хүү байл хай хүү гэхлээр нэг чи нэг тийм нэг юм зам байдаг ш чам нэг бүр нэг одоо хитрхи бүр амьдралаа алддаггүй. Одоо тоглоомч нь бол донтолт шүү дээ. Нэг төрлийн донтолт байхгүй. Гэхдээ чи донтолт тоглоомд нөгөө нэг амар тэгж нөгөө нэг амьдралаа алдаж тэгж донтсон хүн биш байхгүй юу? Цаг нартай тийм яаж тоглох вэ? Одоо тэнд одоо юу гэдэг тэнд нэг хүүхд өвдөд миний бие өвдсөн байхад ч юм уу одоо юу гэдэг тэнд ингэж тоглоо суддаггүй л байхгүй. Тэгээ тоглоо сууж ивэл тэгэл тэр чинь донтолт шүү дээ. Тэгэхээр амьдралгүй биш амьдралтай тоглодог болохоор чи би нэг амар юм хэлдэггүй шүү. Тэ? Тэрээс хэлнэ ч. Тэрээс тэгэл хэл ах л та. Одоо тэгэл орой яагаад чи нэг ирч хүчгүй юм байдаг юм байна. Подкаст хийхэд яа нойр хүрээл. Гэ чи угаасаа тэнхэл нойр хүрээл гээл ингэж хийсэн үү орондоо оронготой. Ингэж тэгээ өөшөө утахгүй. Яг нөө ирч хүчгүй болчтой юм орой подкаст бичгээр. Мэдмээр юм. Тэгтээ нөгөө нэг яалтчгүй одоо бид хоёрын хувьд болохоор хүүхдүүдтэй ингээд зохицуулах арга байхгүй. Өдрийн цагаар ажилтаа. Тэгээд подкаст бичиж байгаа үе нь яг юм орой л энэ. Өдөр бичих ямар ч боломж байхгүй. Яг ажилтаа. Тэгэхээр яг оройн цагаар л бид хоёр ингэж бичлээ. Тэгээд миний цаг зав гаргасан баярлалаа. Ингээл бичих. Тусгай та. Баялаа тэгээд үргэлжлүүлэхээр бол үргэлжлүүлээ. Дараа part 2 хий заяа. Тэр юу ярих вэ? Юу вэ? Ярих болтгоо. Яг ингэ чамтай ингэ эсвэл энэ чинь нэг өгөгөн суулгаад цог ярмаар. Цог яриул сонирхолтой яриа гайх байгаа. Баялаа их жоо сонирхолтой болчихлоо тий. Юу ч гэж. Энэ нэг од гэдэг. Амар сухын тууж нэвтрүүлэх шиг болсон нөгөө. Амар скоп гэлээ. Туужа. Ямар нэвтрүүлэх хөрөг. Тэр бүрийг нэвтрүүлэх шиг болцсон тийм. Нэвтрүүлдэг үү? Цаг үр дээр гараа шүү манайхаа. Тэдэн сарын тэдэн цаг үр хийсээс гэлтэй тийм. За. За баярлалаа подкасттайгаа хамт байсанд энэ подкастыг ингээд дуусгах чи дөө. Тэ? Орой ер нь подкаст хийхэд жоохон онцгой юм байна юмсий. Ингээд байх. Баярлалаа. Зүг. Баярлалаа. Дахиад шахна. Санлилээ даваа. Бай бай. Бай. Сонирхолтой байсан дөөжлээрээ гэдэг.